Жанжууны хувьд бол Солонгос улсын хамгийн одоогоор хамгийн алдтай гэж байна одоо. Олимпийн медаль 2 дугаар их тийм медаль багт зүгээр байна. 2 оноо явлаа. Яасан ч юм. За энэ хоёрын хувьд өсвөр наснасаа хажимсгийн хувьд гэсэн юм чинь. Олимпийн медалаас бус бүх медалийг бас авсан. За ер нь бол арай залуучууд өсвөр насндаа бол багтай нэгэн үеийн жанжуун илүүлүүлээд таарлаа тийм ээ. Одоо бол насанд хүрсэнээс хойш за ер нь Иран улсын тамирчид илүүрхэд байгаа. Гэж байна. За ингээд хоёлоо гэж цаашаа 4-2 яалттай. Ойролцоо явж байхад бол сүүлийн үед дээр байна. Солонгос улсын тамирч бас тэсэж болох юм байна. За энэ бол Иран улс найж бол цаамстай бүгд маш чадвартай байгаа. Хөлбөрийн хувьд арай илүү байна. Иран улсын спорттой юм байна. Иран улсын тэнцвэр. За тэгээ яг дахин өшөлтөө амархан авч байна да. Мэр урд төлөвийг сайн хамгаах хэрэгтэй бол тэгэл. За энэ өшөлтийг л одоо зогсооход үнэхээр хэцүү байна. За 58 кг-да хөнгөн 3 жилийн тамирчдаас Ираны 3 тамирчид энийг зүгээр маш цэргэмгай мэдэрч авралын хэмжээ билээ. 58 кг-ийн тоолд бол бас яг ийм мэдээж шалтны одоо Иран одоо тавсан одоо өнөөдөр Солонгос улсын өмнө одоо Иранаас алтан медаль Монгол одоо өсвөрийн тамирчид манаас үздэг үү те. Арай бас сурцах үнэхээр хүчтэй байгаа. За хэлбэрүүдээ ингээд 3 алтан Солонгосын жанжууны хувьд энэ өшөлтийг энэ хоёр тамирчид хамгийн сайн 58 кг гэж сурдаг. Одоо ингээд дэш өсвөл 63 кг гэж. Тэр хүний ямар сайн одоо урд чадвар 58 кг чинь хоорондоо бас доор өшөөлөд доод дээр төлөвлөлт дэш явуулсан тийм ээ. Маш гоё тоглолтыг маш сайн мэддэг. Маш гоё мэдрэмжтэй тамирч байна. Манаас за 13 7-аас хамарсан маань бол бас сүүлийн 20 зөндөртэй эхэлсэн нэг гоё тамирч. Хөлийн артыг бол үнэхээр сайн ашиглаж байна. За жанжуун бас мэдээж ерөөсөө явах юм боловсруул гарч ирсэн байгаа. Тоглоом шүү дээ. За ер нь бол тийм хавцал ирэхээсээ ч юм. Тийм. Хаанчтай таарна гэдэг юм. Ингээ 11 батсан байгаа. За торгуулаад 11-ийн хацад 10 онооны зүрхтэй олж байна. Солонгос улсын тамирчин барыг юм гэдэг юм да. Баруун улсны толгоор өшөж байгаа баяртай. Олимпийн медальтай тамирчин дэлхийн тамирчин яг хамгаалалт өсвөрийн дэлхийн залуучуудын дэлхийн насан туршийн дэлхийн аврал. Мэдрэмжтэй өшөлтөө. Ийм өндөр тамирчин ингэж илүүрхэж байна. За энэ өшөлтийг бас зогсоох болох ямар өндөр харуулж байна. Ингээд эхний үед 16-7-гийн харьцаатай Иран улсын тамирчин хажимээсээ за жанжууныг одоо ингэж медалийн тоолд үнэхээр 50 гоё тамирч байна. Ховор юм. Тэгэхээр ховор. Иран тамирчин маш гоё алтан үзүүлээ. За жилийн өмнө энэ хоёр хоорондоо таарч урж ирсэн тоглолтоос үүдээ. За энэ хоёрын хувьд өсвөр наснаасаа хоорондоо тоглолтод хэлсэн тамирчид. За ер нь бол арай залуучууд өсвөр насндаа бол Солонгос улсын тамирчин жанжуун илүүрхэд байсан тийм ээ. Одоо бол насанд хүрсэнээс хойш за ер нь Иран улсын тамирчин илүүрхэд байгаа. Гэж байна. За ер нь бол оноо алдахгүй ойролцоо явж байхад бол сүүлийн үед дээр Солонгос улсын тамирч бас тэсэж болох юм тийм ээ. Оноо тасарчвал тэгээд айлж бол чадахгүй шүү дээ. Хойд бол хөлийн ажиллагаа хөлбөрийн хувьд бол арай илүү өгнө. За Ираны хувьд бол тэнцвэр. За тэгээд яг дахин өшөлтөн л байгаад байгаа. Урд төлөвийг сайн хамгаах хэрэгтэй бол тэгэл. За энэ өшөлтийг л одоо зогсооход үнэхээр хэцүү байна. За хөнгөн 3 жингийн тамирчид бол Ираны 3 тамирч бол энийг зүгээр маш чадамгай хийж гинөө. Урлагийн хэмжээ л байгаа. Мэдээж энэ өшөлтний ард бол мянган одоо давтсан одоо давталт байгаа бэлтгэлийн үр дүн байгаа. Тэгэхээр манай Монгол одоо өсвөрийн тамирчид манаас үзэж ивэл те. За эндээс одоо суралцах хэрэгтэй. За одоо тавтыг болсон одоо Солонгосын тамирчин жанжууны хувьд энэ өшөлтийг мэдхгүй хамгийн сайн мэддэг. Энэ нь тэгэхээр хааж болохгүй. Хамгаалж чадахгүй байна гэдэг чинь тэр хүний ямар сайн одоо урд чадвар эзэмшсэн маань харагдаж штэ тийм ээ. Доор өшөглөөд доотлол дээр төлрөөд хаах гэж тийш явах тийм ээ. Маш гоё тактиктэй. Маш гоё мэдрэмжтэй тамирчин байна. Манайс Солонгос улсын тамирчин маань бас мэдрэмж өндөртэй гоё тамирчин шүү дээ. Хөлийн уртыг бол нэрээ үнэхээр сайн ашиглаж байна.
Толгоонд одоо ерөөсөө ядах юм уу шилж байна. Гидсэн төшүүлж байгаа шүү толгоонд шилж үлээ. За дахиад толгоо. Явж илээ. За ингээ 11 одоо торгуулаад 11-ийн харьцаад 10 онооны зүртээ олж гинэ үү. Толгоосуулсан тамирч баг эмдэрх гээд байна да. Толгоосуулсан тамирч. Ер нь Олимпийн медальтай тамирч. Дэлхийн өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аварга, насан туршидын дэлхийн аварга. Ийм өндөр тамирчныг ингэж илүүрхэж байна гэдэг. Иран улсын тамирчдын бэлтгэлжилт ямар өндөр түвшинд байгааг бол үнэхээр харуулж байна. За, Жанжоныг одоо ингэж илүүрхэж чадж байгаа. одоо өөр тамирч бас ховор шүү. Ховор. Үнэхээр ховордох. Тэр Ираны тамирч маш гоё таалтыг үзүүлээ. За, жилийн өмнө энэ хоёр хоорондоо таарч тоглож ирсэн тоглолтоос болоод